За сайн байцгаана хүүхдүүдээ. Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бүгдээрээ монгол хэлнийхээ хичээлээр дамжуулаад утга ялгсан үгийг зөв уншиж, бичиж сурах гэсэн сэдвийн хүрээнд бүгдээ хамтдаа суралцах нэ. За хүүхдүүд маань хичээлдээ анхааралтай, идэвхтэй оролцоорой. За одоо бүгдээрээ эхлээд хичээлийнхаа зорилго болон зорилттой танилцгаая. За хичээлийн маань зорилго утга ялгсан үгийг зөв уншиж бичиж сурах гэсэн зорилгын хүрээнд бүгдээрээ хамтдаа суралцах нэ. За хичээлийн маань зорилт ерөнхийдөө 3 шат дараалтад явагдаж байгаа. Нэгдүгээрт нь утга ялгсан үгийг зөв унших, хоёрдугаарт нь утга ялгсан үгийг нүдлэх. За гуравдугаарт нь утга ялгсан үгийг зөв бичих гэсэн байна. За манай хүүхдүүд маань одоо хамтдаа нэгэн бичлэгийг үздэхэй. За монгол гэр гэсэн сэдвтэй тийм үү? Тэгвэл яг энэ монгол гэр гэсэн бичлэгээр яг юу гарч ийн вэ гэдэг бүгд хамтдаа хүүхдүүд маань сайн хараарай. За хүүхдүүд маань маш анхааралтай үзсэн байх гэдэгт багш нь итгэж байна. За тэгвэл энэ бичлэгэн дээр монгол гэрийн бүртгэн хэсгүүдийн тухай гарсан байна тийм үү? За мэдээж монгол гэрийн бүртгэн хэсгүүдэд юу багтдвэ гэдгээс бүгднгийн өнөөдрийн энэ 40 минутын хичээлээр үзэх боломжгүй учраас бүгдээрээ 3-4 зүйлийг хамтдаа тэсрэнгүү судалж үзье. За эхний зураг маань юу вэ хүүхдүүдээ? Манай хүүхдүүд мэдчихэж байна уу? 2 дахь зураг юу вэ? 3, 4 дахь зураг. Эндээс ер нь мэддэг зүйл байна уу? Сайн хараарай. За эхний зураг маань монгол гэрийн хан. 2 дахь зураг маань өн. За 3 дахь зураг маань багна. 4 дахь зураг маань тоон ах нэ. За энэ хан тийм үү? За энэ маань багна. Энэ маань өн. Тоон гэсэн дараалттай байгаа шүү хүүхдүүдээ андуурва. За одоо бүгдээрээ үеийн утга мэдэх гэж юм тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ саяны үзсэн гэрийн бүртгэн хэсгүүдийнхаа тайлбарыг графтаа үзье. За хан гэдэг маань монгол гэрийн туурга босгон барих зориулалт бүхий торлон үдэж бэхэлсэн савханцар ясмуудыг хан гэдэг байх нэ. За тэгвэл багна юмыг тулж тулгуурладаг зүйл буюу монгол гэрийн яг гол тулгуурыг маань багна гэж хэлж байгаа хэн. За тоон монгол гэрийн үнийг тогтоож байдаг цамхаг бүхий дугуй цаграг гэсэн байна. За тэгвэл одоо бүгдээрээ энэ гэрийнхаа иж бүрдэлтэй холбоотой монгол гэртэйгээ холбоотой онцлог таацгаая хүүхдүүдээ. Хүүхдүүд маань илүү анхааралтай бас илүү их одоо бодох энэ дээр хэрэгцээ гарч ирээ шүү хүүхдүүдээ. За хүүхдүүд маань онцгой таахаас өмнө бүгдээрээ эхлээд дэвтэр дээрээ сайн бичиж аваарай хүүхдүүдээ. За дэвтэр дээрээ бичиж аваад хаалтан дотор хариултаа таамаглаж бичээрэй. За хэрвээ дараа нь буруу байх юм бол эргээд асах учраас харандаагаар бичээрэй хүүхдүүдээ. За эхний онцлог маань ишигний эвэр ийшээ тийшээ гэсэн байна. Ишигний эвэр ийшээ тийшээ. За сайн ажигласаар хүүхдүүдээ. Юу юм болоо энэ? За багш нь бодох хугацаа өгье. Ишигний эвэр ийшээ тийшээ. За мэдээж энэ маань гэрийн тоон ах нэ. За дараагийн маань онцлог матмал нэгэн цаграг махир 6 хавирга. Матмал нэгэн цаграг махир 6 хавирга. За энэ юу юм бол хүүхдүүдээ?
За мэдээж гэрийн хан байх нэ. За манай хүмүүс маань энийг хаалтан дотроо хариултаа таамагтаад бичсэн гэдэгт багш нь итгэлтэй байна. За тэгээ багшийнхаа хариултаа тулгаад бас өөрийгөө буруу боддог гэсэн байвал тэр бодлоо бас зөв болгох хэрэгтэй. Тийм биз? За дараачийн маань сайн сонсоор хүүхдүүд энийг. За бүгдээрээ сайн сонсох хэрэгтэй шүү хүүхдүүдээ заа юу. За багш над үг хэлнэ. За хан, тоон, баган тийм үү? За дараачих нь хан, тоон, баган гэсэн. За ийм 3 үгийг багш нь 2 янзаар бичсэн байна. Хүүхдүүдээ сайн ажиглаарай. Хан, хан, тоон, баган, баган. За тэгвэл эхний 3 үгийг ажиглаад харах юм бол хан гэж за энэ маань хэлний угаар хэлэгдэж байгаа учраас энийг хэлний угын эн гэж гэх байх нэ. За дараачихаа 3 үгийг ажиглах юм бол хан, тоон, баган гэсэн 3 үгийг сайн ажиглах юм бол хэлний үзүүрээр хэлэгдэж байгаа учраас хэлний үзүүрийн эн гэж нэрлэх нэ. За одоо бүгдээрээ тэгвэл хүүхдүүдээ утга ялгацгаая. За энэ юу байна хүүхдүүдээ? Ханны зураг байна тийм үү? За тэгвэл энэ юу вэ? Энэ хэм бэ? Зүстэй ханхүү байна тийм үү? Бид нар сайн мэддэг те Google-ийн кинон дээр гардаг. За энэ маань гэрийн хан байна. За энэ хоёрыг ингэж зэрэгцүүлээд уншаад үзэх юм бол хан хүү гэрийн хан. За энэ ингээ хүүхдүүдэд утга маш сайн ялгагдаж байгаа шүү хүүхдүүдээ маш сайн сонсоорой. Хан хүү гэрийн хан. За хүүхдүүд маань энэ дээр одоо алдахгүй гэдэгт багш нь ихтгэлтэй байна. За одоо хүүхдүүд маань өнөөдрийнхөө үтсэн хичээлдээ баттгаад бүгдээрээ дасгал даалгавар гүйцэтгэнэ. За багш нь одоо та нараас чийжжиг авна. За маш хүүхдүүд маш анхааралтай сонсоорой. За эхний үг. Хан, цан, он, тоон. За одоо бүгдээрээ багштайгаа тулах уу? За хүүхдүүд маань тэтгэр дээрээ бичсэн учраас за одоо багшийнхаа харуулах үгтэй тулгаар хүүхдүүдээ хан гэж ингэж үчгэнэ. Цан, он, тоон. За хүүхдүүдээ алдаагүй гэдэгт багш нь маш их итгэлтэй байна шүү хүүхдүүдээ. За дараагийн маань дасгал даалгавар 2. Монгол гэрийн туурга босгон барих зориулалт бүхий үдэж бэхэлсэн савханцар яс модыг юу гэдэг вэ гэсэн байна. Яс модыг цэг гинэ. За энэ утсан дээр хариулт маань гарч ирэх нэ хүүхдүүдээ. Энэ утас маань ухаалаг тийм үү? Тийм болохоор энэ дээр хариулт маань шууд гарч ирэх нэ. За багш нь энийг хичээлийн эхэнд хэлсэн учраас хичээлээ маш анхааралтай үзсэн хүүхдүүд маань энийг шууд хэлж чаднаа. За багш нь хариултыг хэлсэн шүү хүүхдүүд маань өөртөөхөө хариултаа тулгаарай. Мэдээж гэрийн хан ах нэ, тийм үү? За энэ утас маань маш ухаантай байгаа хүүхдүүдээ. За дараагийн тест маань за юмыг тулж тулгуурладаг зүйлийг юу гэдэг вэ? Юмыг тулж тулгуурладаг зүйлийг юу гэдэг вэ? За багш нь бас энийг хичээлийн хэлсэн байгаа. Мэдээж гэрийн баган байх нэ хүүхдүүдээ. За дараачих маань дасгал даалгавар маань бүгдээрээ зөв харгалзуулъя хүүхдүүдээ. За гэрийн бас бүрдэл хэсгүүд байна тийм үү? За тэгвэл зургнуудтай харгалзуулаад тэр 3 үгтэй зөв холбох нэ. Сайн ажиглаарай хүүхдүүдээ. За Эсвэл бүгдээрээ дэвтэр дээр. За энийг бас яг сайн зурж чадахгүй ч магадгүй хүүхдүүд маань тийм учраас дотроо за эхний зураг тэрнтэй, хоёр дахь зураг тэр үгтэй, гурав дахь зураг тэр үгтэй гэх ингэж хүүхдүүд маань холбоорой. За тэгээд за одоо бүгдээрээ багштайгаа хамтдаа хариугаа тулгын хүүхдүүдээ. За эхний зурган дээр эхний зураг маань мэдээж хаалга тийм үү? Монгол гэрийн хаалга байх нэ. За хоёр дахь нь
Монгол гэрийн унь. За 3 дугаарх маань Монгол гэрийн тоо наах нэ хүүхдүүдээ. За хүүхдүүд маань өөрсдийнхөө хариултад тулгсан байх гэдэгт багш нь итгэлтэй байна. За одоо бүгдээрээ өнөөдрийн үздсэн үгээрээ тийм үү бүгдээ өгүүлбэр зохиоцгоё хүүхдүүдээ. За тэгвэл багш нь энд үгийг өгсөн байна. Өгүүлбэр зохиох 2 үгийг гэрийн хан хос багна гэсэн 2 үгээр бүгдээрээ өгүүлбэр зохиоцгоё. Багш нь ч гэсэн өгүүлбэр зохиосон байгаа хүүхдүүдээ. За анхааралтай бас сайн бодоорой хүүхдүүдээ. Ямар өгүүлбэр байж болох вэ? Хамаагүй. Манай хүүхдүүд энэ холбоогүй ашиглаад өгүүлбэр зохиох хэрэгтэй шүү. За багшнаас өөрийнхөө зохиосон өгүүлбэрээ хүүхдүүдтэй харуулъя. Аав шин гэрийн хан хийсэн. Аав шин гэрийн хан хийсэн. За ингэж байж зохиож бас болох нэ. 2 дахь үг маань Монгол гэр хос багантай. Тийм биз дээ хос багантай тийм хүүхдүүдээ. За энэ мэдчлээ ингээд зохиож болох нэ хүүхдүүдээ. За одоо бүгдээрэнд багш нь гэрийн даалгаврыг өгөх гэж байна. За гэрийн даалгаварт юу байх вэ гэхээр өнөөдрийн үздсэн үгтэйгээ яг адилхан тийм үү? За өөр бичигддэг бол тийм үү? Бичлэг болон дуудлагын хувьд ч гэсэн өөр ийм утга ялгах үгийг 3-ыг олж бичээд тэр үгийнхаа 3 үгийнхаа утгыг тайлбарлан тийм өнөөдөр бүгдээрээ хан, тоон, унь, багна гэдэг үгээ олоод утгын бүгдээрээ тайлбарлаж бичсэн тийм үү? За тэрнтэйгээ адилхан утгыг тайлбарлаж бичээд мөн гэртээ өгүүлбэр зохиож бичээрэй хүүхдүүдээ. За тэгээд дараа нь ангийнхаа хүүхдүүд маань ингээ хуваалцаарай. За өнөөдрийн хичээлд ингээ төвтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай хүүхдүүдээ.